Хөхлаа. Эртээ урд цагт нэг цэрэг ир байж гинэ. Тэр олон жилийн турш эзэн хаандан үнэнчээр зүтгэжээ. Тань дуусахад сегволтлон шаргадсан цэрэг цаашид алба хааж чадахгүй болж гинэ. Тэгэгт нь хаан чи одоо надад хэрэггүй болохоор гэртэн гарч болно. Би алба хаадаг хүндэл цалин бунлуу өгдөг болохоор одоо чи дахиад мөнгө авахгүй гэж гин. Цэрэгээр яаж амьдрахаа үл мэдэн сэтгэлээр унан өдөржин явсаар орой ойд иржээ. Бүр харанхуу болоход алсголд сүүмэлдсэн гэрэл харагдахад түүнийг чиглээд явж гинэ. Тэгэд нэг байшинд ирсэн чинь шулам амьдард гимсэнжээ. Цэрэгээр намайг гэртээ хонуулаач, хоол унд өгөөч, өлсөж ядарч өгөх нь байна гэхэд шулам муу аргатал цэрэгт хэн юу өгөх вэ? Гэвч би чамайг өрөвдөж хайрлаад оруулъя. Харин чи миний хэлснийг биелүүл гэжээ. Чи юу шаардах юм гэхэд маргааш өглөө басаад ногооны талбайг бүгдийг нь хагал гэв. Цэрэгээр зөвшөөрч өглөө босоод ажилдаа орсон боловч орой болоход яагаад ч дууссангүй. Тэгэгт нь шулам чи өнөөдөр яасан ч амжихгүй. Дахиад нэг хон. Харин маргааш мод хагалж өг гэжээ. Маргааш нь бас л өдөржин ажиллаж гинэ. Шулам оройн дахиад нэг хон гэж гинэ. Тэгээд маргааш чиний хийх ажил бага. Байшингийн ард ширгэж гацсан хуучин худаг бий. Тэнд хөөхтөл гарган асдаг лаган унгаачихсан юм. Түүнийг л авч өгөн дөө гэжээ. Маргааш өглөө цэрэгийг худаг руу дагуулж очоод сагсан цуулган ёроол руу оруулж гинэ. Цэрэгээр лаг болоод шуламд дээш татах дохио өгчээ. Шуламж түүнийг дээш татаж эхэлжээ. Гэвч худгийн ирмэгт дөхөө дэрмэгц гараан сунган лаг булааж авахыг завдаж гинэ. Түүний хорон муу санааг таньж мэдсэн цэрэг "Үгүй, хоёр хөлөөн газар дээр тавьсан цагт л лаг өгнө" гэжээ. Уурлаж хэлгэнсэн шулам цэрэгэрийг худаг руу буцааж хайжгаад өөрөн яваад өгч гинэ. Хөөрхий цэрэгээр оогт бэртэж гэмтэлгүй худгийн зөөлөн ёроолд унжээ. Хөхлаа асаар байсан ч ямар тус байх вүлээ те? Цэрэгээр өгөхөөс өөр аргагүй боллоо гэж бодож гинэ. Уйтгарлан сууж байснаа гараан халаасандан санамсаргүй хээтэл дундуурхан тамхитай гансан байж гин. Энэ миний амьдралын сүүлчийн баяр баясгалан балаг гэж бодоод хөхлаанаас тамхиан асаан татаж эхэлжээ. Утаа тархан худгийн ёроолд хүрэхэд түүний өмнө гинэт нэг хар хүн бий болжээ. "Эзэнтэн минь ямар тушаал буулгахав?" гэж асууж гин шүү. Гайхаж өргөсөн цэрэгээр "Би чамд юу гэж тушаах юм билээ те?" гэж хариу өгчээ. "Би чиний хүссэн болгоныг биелүүлэх ёстой" гэж хар хүн хариулж гинэ. Цэрэгээр "Тийм юм бол эхлээд намайг эндээс гаргаад өг" гэжээ. Хар хүн түүнийг гараас нь хөдлөн газар доогуурх нүхээр дагуулад явхад цэрэгээр хөхлаагаан авахаа мартсангүй. Зам зууран шулмын хурааж цуглуулсан эрдэнэс баялагийг үзүүлэхэд цэрэгээр даах чинээгэрийн алт авч гинэ. Газар дээр гарч ирээд хар хүнд "За, одоо хөгшин шулмыг хүлээд шүүх ажлыг гүйцэтгэг" гэж тушаачээ. Яг тэгэгт нь шулам хар муур унан хачин муухай орилон хүй салхи шиг хурдан тонилжээ. Хар хүн чиргээд ирж гинэ. Тэгээд тэр "Бүхнийг ёсоор болголоо. Шулам дүүжлүр дүлгөөстэй байгаа. Одоо юу хийхийг тушаах вэ?" гэж асуужээ. "Одоохондоо юу ч хэрэггүй. Гэртээ гарч болно. Харин дуутахад үргэлж бэлэн бай" гэж цэрэгээр хариулж гинэ. Хар хүн "Намайг дуудах хэрэггүй. Ганцаа л хөхлаагаараас ачих. Би үргэлж хажууд чинь байна" гэж хариулаад харсаар байтал алга болж очив. Цэрэгээр алба хааж байсан хоттон буцаад ирж гинэ.
хамгийн сайн зочид буудалд бууж, хамгийн гоё дээл оюулж, өөрийнх нь өрөөг аль болох сайхан цэвэрлэж янзлахыг эзэнд нь тушаажээ. Өрөөг нь бэлэн болоход орж ирээд хар хүний дуудаж гинэ. Тэгээд би эзэн хааны албанд үнэнчээр зүтгэж байлаа. Харин тэр намайг хөөж тун өлсөж ядрахад хүргэлээ. Би түүнээс өшөөгөө авна гэж гин. Би юу хийх ёстой гэж хар хүн асууж гинэ. Өдөр шорой хааны охин орондоо байхад унтаагаар нь түүнийг авчир. Тэр миний шивгчин болог гэж цэрэгэр тушаажээ. Хар хүн энэ надад амархан ч чамд хэцүү болно доо. Энэ тухай мэдчихвэл аюул учрна гэд явжээ. Шөн дунд болоход хаалга гинт онгоон хар хүн хааны охиныг аваад ирж гинэ. Цэрэгээрээ "Өө чи энэ дугаа юм уу? Хурдхан ажиллаа ихэл. Бос шууд өргөн шүүр авчирч өрөө цэвэрлэл" гэж хашгирчээ. Өрөөг цэвэрлээд дуусахад өөрийн сандал дээр сууж хөлөн урагш сунгаад "Гутал тайл" гэжээ. Гутлыг нь тайлахад нүүрлүн шидэд гялалцтал цэвэрлүүлж гинэ. Цэрэгэрийн тушаасан бүхнийг хааны охин өгдөөгүй биелүүлж явахтан нүд нь хагас анаастай байж гинэ. Анхны дахин дуугаар хар хүн гүнжийг шилтгэнд нь аваачиж хүнжилд нь оруулаад оргичихжээ. Хааны охин өглөө сэрэнгүүтэн хаан эзэгтэн очиж хачин жигтэйхэн зүүдэлсэн тухайгаан ярьсан юмсан ч. Намайг годамжаар цахилгаан захих мэд хурдан авчиван нэг цэргийн өрөөнд таваачлаа. Би готал цэвэрлэх, өрөө шүүрдэхээс эхлээд хамгийн муу муухай ажил хийх шивгчин болчихсон байх юм. Энэ хитийгээр зүүдвэсэн ч би яг л болсон юм шиг үнэхээр их ядарлаа гэж өгүүлжээ. Зүүд чинь үнэн болсон явдал байж ч болох юм. Би чамд сургамж өгье. Халаасаа нүхлээд ван дуугаар дүүрэг. Дахиад чамайг аваад явбал мөрийг чинь олж болно гэж хаан эцэг хэлжээ. Хаан ийм өгүүлж байхад хар хүн үзэгдэж харагдалгүй хажууд нь сонсоод хамаг нууцыг нь мэдчихэж гинэ. Хааны охиныг шөн дахиад аваад явхад зайлт хар хүн хамаг вандууг нь гудамжаар тараагаад хайчихсан учраас халаасных нь нүхээр хэдхэн ширэгэл унаж гинэ. Тэгээд хааны охин эхний дахин дуу хүртэл дахиад л хар ажил хийж гинэ. Маргааш өглөө нь хаан мөр ирүүлэхээр хүмүүс илгээсэн боловч ямар ч ашиг гарсангүй. Гудамжинд ядуу хүүхдүүд суугаад өнгөрсөн шөнө вандуугаар бороо оржтыг эцгэж байж гин. Хаан өөр юм бодож олох хэрэгтэй. Чи өнөөдөр шаахатагаан хонд. Тэндээс буцаж ирэхдээ нэгийг нь тэнд нуу. Би түүнийг чинь ямар ч байсан олно гэж охинтон зөвлөжээ. Хааны охиныг авчрахыг цэрэгэр дахиад шаардахад энэ арга замыг мэдсэн хар хүн аргалах арга алга. Шаахаг эндээс олвол муу юм болно гэж цэрэгэрт өгүүлжээ. Хэлсэн ёсоор гүйцэдэг гэж цэрэгэр тушаасан учраас хааны охиныг 3 дахь шөнө авчирч хар ажил хийлгэжээ. Гэвч хааны охин буцаагаад аваад явхаас өмнө өрөөсөн шаахаган орон доогуур нь нуучгаж гинэ. Хаан маргааш өглөө нь охиныхон өрөөсөн шаахаг бүхэл хотоор гайх тушаал буулгахад тэр нь цэрэгэрээс олдсон юмсан ч юм. Цэрэгэр хар хүний зөвлснөр хотоос гараад явсан ч түүнийг барьж аваад шоронд хийж өгчээ. Цэрэгэр сандарч зогдох үедэн хамгийн хэрэгтэй хөөхлөө алтан орхиод ганц ганцтай л үлдсэн байж гинэ. Гавлаж гинжлэгдсэн цэрэгэр шоронгийн зонхоор хараад зогсож байснаа хамталб хааж байсан анд найзан олж харж гинэ. Тэгэхэр нь зонхон догшиж түүнийг дуудаад "Надад чи тусвал зочид буудал үлдсэн богцтой ямиг аваад ир. Би чамд шан өгнө" гэжээ. Найз нь гүйж очоод богцыг нь аваад ирж гинэ. Цэрэгэр ганцаараа үлдэнгүүт гаансан асааж хар хүнийг дуудаж гинэ. Хар хүн эзэнтэй "Айд сандрах хэрэггүй. Аваачсан газарт нь оч. Юу ч болсон яахав? Харин хөөхлааган авхан хэрэгвч битгий март" гэжээ.
цэрэгэр гэм буруугүй байсан ч түүнийг шийтгэж алах ял заажээ. Түүнийг аваад явхад хаанаас сүүлчийн удаа зөөлөн сэтгэл гаргаж гэж гуйжээ. Хаан түүнээс ямар гэж асуухад замдаа гаансаа татахыг зөвшөөрнө үү гэжээ. 3 удаа нэрсэн ч болно. Чамайг харин өршөөнө гэж санах хэнч хэрэггүй гэж хаан хариу өчөж гинэ. Цэрэгэр гаансан гаргаж хөөхөл анаасан асаан хэдхэн хэлхээ удаа гаргахад хар хүн гараад иржээ. Түүний гарт жижигхэн мон байж гин. Тэгэд тэр цэрэгээс эзэнтэн минь юу хийх вэ гэхэд үнэн шудраг биш шүүгч хянагч нарыг бүгдийг нь ал. Намайг дөнгөсөн болохоор өршөөлбөө үзүүл гэж цэрэг тушаажээ. Хар хүн дуу цахилгаан мэт хурдан хөдөлж мунаараа хүрсэн хүн болгон нам монож дахиад огт босохгүй байлаа. Айж сандарсан хаан амь насыг минь хэлтрүүл гэж цэрэг ирээс гуун хаан ширээ охин хоёроо түүнд өгсөн гэдэг.